сайхан та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Би өнөөдөр хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар 2 асуулт асууна. За нэгдүгээрт энэ нэгтгэн бол хөрөнгө оруулалттай холбоотой. За би энэ асуудлыг хөндөхдөө аудитын дүгнэлтэн дээр суйрлаж хөндөж байгаа. За нэгдүгээр төслийг боловсруулахдаа хөгжлийн бодлого төлөлтийн тухай хууль, төсвийн тухай хууль заасан улсын хөгжлийн 1 жилийн төлөвөнд хэрэгжүүлэх чиглэсэн байхыг бол энэ заалтыг хангаагүй гэдэг дүгнэлт гарсан. За өнөөдөр бид бүхэн хөрөнгө оруулалтын дээр нийт хөрөнгө оруулалтынхаа 25 орчим хувийг шинэ төсөл арга хэмжээ оруулж ирж байгаа. За 2.2 их найдын төсөв төртөгтэй 1 орчим их найдын санхүүжих дүнтэй 149 төсөл арга хэмжээ орж ирж байгаа. За энэ 140 төсөл арга хэмжээнээс хэдэн хөгжлийн төлөвлөгөөнд нийцээгүй 2026 оны хөгжлийн төлөвлөгөөнд нийцээгүй төсөл арга хэмжээ байгаа вэ гэдгийг үнэн боддоор хариулж өгнө. Төрийн албаагчид маань бодит мэдээллийг өгөх үүрэгтэй байгаа гэдгийг бас сануулъя. За хоёрдугаарт болохоор энэ аудитын зөвлөгөөн дээр бас гарсан эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 22-т эрүүл мэндийн даатгалын эрсдлийн сан эрүүл мэндийн даатгалын сангийн тухайн жилийн орлогын 10% хүрэхээр одоо хэмжээгээр байгуулах ёстой гэсэн энэ заалтыг мөрдөг байна гэж байна. За бидний хувьд мэдж байгаа амьдрал баян, дахиад ковид шиг, дахиад ийм томоохон эрсдэл бүхий зүйлүүд гарч ирвэл энэ тохиолдолд яах вэ? За одоо нөөц сангаасаа байнга авдаг, нөөц сангаа одоо 9 шидийн зарцуулдаг. Тэгэхээр энэ тохиолдолд яаж энэ эрсдэл болцсгүй зүйлсийг хамгаалах гэж байгаа вэ гэдэг ийм 2 асуулт байна. Тэгээд би эргээд асуултаа хариулсныхан дараа тодруулга хий. За хэн хариулах вэ? Намын гишүүний асуултанд хэн хариулах вэ? Хаанха? За ажлын хэсгийн 5 номерын микро. Аудитын газар инхтия гишүүний асуултанд хариулъя. Аудитаар улсын зүйн хөрөнгө оруулалтаар 2026 оноос эхлэн хэрэгжүүлэх 149 төсөл арга хэмжээний 87.9% нь улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөтэй уялдсан, үлдсэн бол уялдаагүй гэсэн дүгнэлт гарсан. Манай аудитын тайлангийн хавсралтад 18 төсөл арга хэмжээ бол улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөтэй уялдаагүй гэсэн жагсаалтаар төсөл арга хэмжээний нэрийг үзүүлсэн байгаа. Хоёр асуулт асуусан гэдэг байна. Ахаад эрүүл мэндийн даатгалын сангийн энэ чим хэн хариулах юм тэгээд нийгэм бодлогын байнгын орон тал харилцаатай чим ба. За та ахаад асуултаа тодруулдаа. Намын гишүүний микрофоныг өгдөө. За аудитын дүгнэлтэн дээр эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 22-т эрүүл мэндийн даатгалын эрсдлийн санг эрүүл мэндийн даатгалын сангийн тухай хууль тухайн жилийн орлогын 10% хүртэл хувьтай тэнцэх хэмжээгээр байгуулна гэсэн. Энийг байгуулаагүй, энүүнийг одоо төсөвтөө суулгаагүй орж ирсэн байна. Тэгэхээр одоо эрсдэл гарах, дахиад ковид шиг зүйлүүд гарч ирэхэд ийм тохиолдолд яах вэ? Дандаа одоо ингээд нөөц сангаасаа зарцуулт хийгээд яваад ах юм уу? Яагаад энийг байгуулаагүй юм бэ? Хууль зөрчин гэсэн үг шүү дээ. За сангийн ажлын хэсгийн 8 номерын микрофон. За сангийн хамт төсвийн бодлого төлөлтийн газрын дарга санжаад урш гишүүний асуултанд хариулъя. За эрүүл мэндийн даатгалын сангийн төсвийг бол ерөнхий байдлаар нь буюу одоо том дүнгээр нь бол улсын хурал дээр баталж байгаа. За тэгээ эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл гэж байгаа. За зөвлөлийн дарга нь бол эрүүл мэндийн сайд байгаа. За тэр зөвлөл дээр бол наривчлсан байдлаар бол төсвийг нь бол баталж байгаа. За тэнд бол тэр санг бол одоо хуульд нийцүүлж байгуулах ёстой. За гэхдээ ерөн зүгээр одоо надад байгаа мэдээлэлээс одоо харахад бол эрүүл мэндийн даатгалын сан маань бол өөрөө бол сан байгуулж тусдаа одоо төсөв одоо тусгаарлаж авах байтугай өөрөө бол сан өрөнд орчиход явж байгаа. Энэ жил дахиад үүрэгтэй болно гэдэг ийм зүйл ярьчаад байгаа сан шүү дээ. За хоёр дахь тодруулга авъя. За би аудитын ерөнхий газар руу энэ хөрөнгө оруулалтын талаар мэдээллийг авахар хүсэлтийг өгсөн байгаа. Та бүхэн мэдээлэлээр хангах хэрэгтэй. Одоо болтол ирээг байгаа. Тийм мэдээлэл 24 цагийн дотор ирүүлэхийг хүсье.
За сая бол дутуу тоо хэлж байна. Бид нар дүн шинжилгээ хийсэн маа тэгээ тоонууд бол зурж байна гэж үзэж байна. За миний мэдж байгаагаар яг өнөөдрийн байдлаар гэхэд соёл спорт аялал жуулчлалын салбар дээр хөгжлийн төлөвлөгөөнд орсон хүүхэд залуучдын хүүхдийн номынсан хүүхэлдэйн театрын төсөв хасагдсан мөртлөө хөгжлийн төлөвлөгөөнд ороогүй Баян Үйлгийн аймгийн спорт цогцлбор, за дахиад дээрэс нь энэ Ховд аймгийн спорт цогцлбор, Сэлэнг аймгийн спорт цогцлбор, Хөвсгөл аймгийн спорт цогцлбор гэсэн ийм зүйлүүд гарч ирж байгаа. За би энэ дээр ямар хар төрж байгааг хэлчихье. Сая нэг хэсэг гишүүдийн 15 тэрбум төгрөг гэж явсан. Энэ сайд нарын 15 тэрбум төгрөг болоод орж ирж байгаа юм шүү гэдэг юм хар төрж байгаа учраас энийг асууж байгаа юм шүү. Тэгээ энэ мэдээлэл аудитын ерөнхий газар бүрэн дүүрэн гаргаж өгөх хэрэгтэй байна. За Бямцог цайд. Тэгэхээр сайд нарын 15 гэдээс юм орчууг гэдээс номын гишүүн маань ирж байна. Тэгээ Ховд аймагт тэр Буянт сумд гэлөө спорт зал гэдэг нэг юм тавигдсан байна лээ. Тэрийг хасаад сая баригдах байгаа тэр хүүхдийн номын сан гэсэн үү? Тэгээ тэрлүү тавьж болно шүү. Тэр энэ Буянт сумд бас спорт зал барих шаардлагатай шаардлагагүй юу? Чи одоо миний хувьд гэдэг юм бол тэр сайд нар хэр одоо Ховдоос их хурлын гишүүн болсон, Ховдоос сонгогдсон сайд хэр намайг хардж явах шиг байна. Надад бол тийм зүйл тавьсан байхгүй. Тэрийг хасаад одоо тэр хүүхдийн хэрэгтэй номын санд улсын хөгжлийн төлөвлөгөөнд орсон хөрөнгө оруулалтын дээр тавьж болно. Тийм байхгүй гэдгийг хэлчих. Тусаа. За номын гишүүнд 1 минут. За ингээд ороод ирсний дараа ийм зүйл гарч ирж байна. Тэгэхээр хөгжлийн төлөвлөгөөнд нийцүүлэхдээ бол мэдээж бид нар энэ их хурал дээр анхаарах зүйтэй гэж харж байгаа. Хоёр дахь нь би эрүүл мэндийн даатгалын сантай холбоотой асуудлыг яг бичгээр сангийн ам болон эрүүл мэндийн сангаас авах сонирхолтой байна. Энүүнийг аль бие усаар бас өгөөч гэж хүсэж байна. Яагаад гэхээр бид нар хуулийнхаа хүрээнд энэ одоо эрүүл мэндийн сан дээр энэ эрсдлийн сангаа бүрдүүлж явах ёстой. Тэгээ хууль нэгэнд байгаа байж хуулиа хэрэгжүүлэхгүйгээр өөр газар шийдэх болов гэдэг юм зүйл явж ээж болохгүй. Тэгэхээр хуулинд бид нар нийцүүлэхээр анхаарах зүйтэй гэж бодож. Тэгэхээр саяны хэлсэн тодруулгыг бас албан бичгээр авах хэрэгтэй байна гэдгийг хэлье. За хэдүүлээ эрхлэх асуудлынхаа хүрээнд л ярина шүү. Манай